Өнгөрсөн цагийн сүнснүүд одоо цагт оршсоор л байдаг. Сайн байна уу? Миний подкастт тавтай морил. Сүүлийн үед өнгөрснөө мартаад одоод л амьдраачтай гэлцдэг хүмүүсийн тоо дэндүү олон болж. Тийм учраас би энэ удаа өнгөрсөн цаг одоо үеийг хэрхэн илчилдэг тухай нэгэн сонирхолтой сэдв рүү шумбах болно. Өнгөрсөн цаг бол зүгээр нэг чимээгүй сүүдэр төдий юм биш. Харин ч өнөөдрийн бидний сонголт, итгэл үнэмшилд ихээхэн нөлөөлж байдаг. Өөрийнхөө амьдралд тохиолдсон чухал үйл явдлуудыг өнөөгийн өөрийгөө бүтээхэд нөлөөлсөн тоосгонууд болгож төсөөлөд үзтээ. Амьдралдаа авч байсан шарх, эсвэл урамшуулал болгон өчөөхөн жижигээс ахуулаад томоос том ялалт болгон дурлаж хайрлаж бас хууртагдаж гутарч үдсэн өдөр бүр алдаж бас онож явсан тэр мөчүүд гэх мэт өнгөрсөн цагийн үйл явдлууд бидний тэр болгоныг хүссэн эсхээс үл хамааран биднийг альва нэгэн зүг рүү чиглүүлж байдаг. Бидний нийтээрээ мэдэх нэгэн жишээн дээр агуу үндэстнүүдийн түүхийн нэг хэсгээс авч үзвэл альва нэгэн хувьсгал, өөрчлөлт, шинжлэх ухааны нээлтүүд, эдийн засгийн ололт, ашиг бас хямралууд нь бүхэл бүтэн нийгмийг, үндэс угсаатнуудыг, тэдний үнэт зүйлс, олонхын сэтгэлгээний хэв маягийг бүрдүүлж байдаг. Миний эхний жишээ дэлхийн 2 дугаар дайн. Энэ үйл явдал нь дэлхийн газрын зургийг дахин зурхад хүргэсэн. Бас олон сая тэрбум хүнд сэтгэл зүйн гүн шарх үлдээсэн үйл явдал гэж үздэг. Өнөөдөр ч энэ нь олон үеийнхний сэтгэл зүйд, олон улсын харилцаанд, эдийн засгийн бодлогод нөлөөлсөөр байдаг гэсэн судалгаа бий. Ихэнх улс үндэстнүүдийн хоорондын стратегийн гэрээд харилцаа холбоо нь бие биенийхээ өнгөрсөн үеийн зарим үзэл баримтлалаас айх айдсаас үүдэлтэй байдаг гэнэ. Миний хоёр дахь жишээ бол эрчүүдийн эмэгтэйчүүдэд санаатаагаар эсвэл санаандгүй үзүүлдэг хэл яриа, сэтгэл зүйн биеийн хүчний болон бэлгийн хүчирхийллийн тухай жишээ. Энэ талаар ярихгүй өнгөрхийн аргагүй. Хүн хоёр хөл дээр явдаг болсноос хойш эрчүүд эмэгтэйчүүдийн бие даах чадвар, юмхнаар юм хийдэг, бүтээлчсдэг хүү. Ялангуяа эр эм хоёр хүүсний хүүхэд төрүүлэх нөхөн үржих чадварт нь атаархаж, тэр атаархлаасаа болоод эмэгтэйчүүдийг давамгаалахыг оролдсон гэсэн антрополог сэтгэл зүйн судалгаан дээр суурилсан таамаглал байдаг. За ёстой яг л үнэн байх та гэмээр таамаг. Ямар сандал өөртөө эмэгтэй хүнээс төрчөд эмэгтэй хүн эрэгтэй хүний нэг хавирганаас үүссэн гэсэн үлгэр зохиож явах втэ. Барууны өндөр хөгжилтэй орнуудад олон зуун мянган жилийн тэртегээс эрх ямб бүхий эрчүүд нь эмэгтэйчүүдээ миний хийж чаддгийг хийж чадахгүй юм чинь юу ч хийх чадваргүйд тооцсон. Тэгэхээр өв залгамжлах, хүү туруулж өгчөд юу ч дуурахгүй байжээ. Харин гойлог сайхан байгаа л бод гэж дарангуйснаас болж эмэгтэйчүүдийг эр эмгүү нийтээрээ эрчүүдээс дор гэж үзсээр ирсэн. Тэр нь одоо ч бат оршсоор байгаа. Өнөө үед нийтээрээ эмэгтэйчүүдийг эрчүүдээс дор гэж үзсээр ирсэн. Тэр нь одоо ч бат оршсоор байгааг гэрчлэх үзэгдлүүдийн нэг бол ямар нэгэн хүчирхийллийн хэрэгээр гомдол мэдүүлэх гээд цагдаа дээр очихоор гомдлыг нь хүлээж авдаггүй. Эсвэл янз бүрээр тоорхдог. Эсвэл үл тоомсорлож хэрэгсэхгүй орхидог гэх мэт үзэгдэл юм. Эрчүүдийн эмэгтэйчүүдийг дарангуйлах энэ явдал нь олон зуун мянган жилийн тэртегээс оршсоор ирсэн уламжлал мэт зүйл болохоор эмэгтэйчүүд ч үүнийг үл тоомсорлосоор ирсэн. Үл тоомсорлох гэдэг нь хүчирхийллийн өөр нэгэн хэлбэрт тооцогддог. Эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал өнгөрсөн цагийн олон зуун мянган жилийн түүхтэй нь холбоотой. Өөрөөр хэлбэл тэдний туулж ирсэн амьдралын түүх өнөөдөр тэдний байгаа байдал дээр харагддаг. Миний 3 дахь жишээ бол Монгол Улсын тусгаар тогтнол, ардчлал, зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотой жишээ. Монгол улс мэдээж баялаг их түүхтэй, харин зөвхөн ойрын өнгөрсөн түүхийг авч үзье. Зөвлөлт холбоот улсуудын задрал бол барууны өндөр хөгжилтэй Америк гэх мэт зах зээлт нийгэмтэй орнуудын явуулга байсан. Энийг хүн болгон яриад байдаггүй. Яагад гэвэл ингэж ярьсан хүний олон эрх хаагдах, ямар нэгэн битүүлэг байдлаар алга болох гэх мэт аюул өндөр байдаг. Зах зээл өндөр хөгжсөн орнууд зах зээлийн хүрээгээл тэлэх гэж
зөвлөлт холбоотой улсуудыг задраах явуулах ажиллагаа зохион байгуулсан гэдэг. Мэдээж дотроо хэл хахуул хүний эрх чөлөөг хааж богдуулах, эрхийг нь зөрчсөн үйл явдлууд байсан нь батлагдсан. Гэхдээ хамгийн гол нь дэлхийн бөмбөрцгийн бараг нэг талтай тэнцэх газар нутаг дээрх хүн амд дуу хөгжим, хэл соёл, өөрсдийн сэтгэлгээний хэв маяг, бараа бүтээгдэхүүнүүдэд зарж борлуулах, хэл соёлын нөлөө үзүүлэх бололцоо хаагдмал байсан тул зөвлөлт холбоот улсуудыг задраах явуулах ажиллагаа зохион байгуулсан. Зорилгодоо хүрэхийн тулд албаар өрсөлдөлтөнд ч нэрвүүлж байсан гэдэг. Өнөөдөр барууныхан л их 8 хийгээд байгаа биз. Харин тэр хэмжээгээрээ барууныхан эргээд Монгол хэл соёл, дуу хөгжим, сэтгэхүйн хэв маягийг худалдаж авч гэнэ үү? Барууныхан монголчуудыг дуурайж гэнэ үү гэдгийг сайн ажиглаарай. Гэхдээ өнгөрсөн үеэс үүдэлтэй үр дүн зөвхөн томоохон түүхэн үйл явдлаар хязгаарлагдахгүй. Энэ нь хүний хувийн амьдрал дээр ч ижилхэн бий. Жишээ нь миний өөрийн хувьд гэвэл барууны зах зээлийн нэгэн шин нэмэлт бүс дөнгөж бий болоод байсан тэр үед Франц хэл гэж харилцааны нэгэн хэрэглүүрийг худалдаж авч байгаагүй бол би өнөөдөр юм яриад сууж байхгүй. Франц хэл худалдаж авсан гэснээс нэрэл би энэ хэлийг худалдаж авсан. Яагад гэвэл дээд сургуулиудын төлбөр төлсөн, хамаг оюуны хүч чадал цаг зав зарцуулсан. Одоо бодоод байхад би энэ хэл соёлыг арай дэндүү дээгүүр үнэлж байж гэж боддог. За энэ ч яг энэ бол өөр сэдв. Энэ тухай чадвал дараа ярина. Өнөөдрийн подкастын гол санаа бол өнгөрсөн цаг өнөөдөртэй зайлшгүй холбоотой. Зарим үед яагаад хэд хүчтэй хариу үйлдэл үзүүлдэгэ та өөрөөсөө асууж байсан уу? Энэ нь магадгүй таны хүүхэд залуу наснда тулж өнгөрсөн амьдралын зарим туршлагаас үүдэлтэй бөгөөд таны сонголтыг далд ухамсартайгаар удирдах байгаа хэрэг. Сэтгэл зүйчдийн хувьд бол бидний харилцааны хэв маяг, бие авч явах байдал, янз бүрийн айдас, мөрөөдөл нь бидний заримдаа далд ухамсартаа дарагдуулсан өнгөрсөн үеийн үйл явдлын тусгал байдаг гинэ. Хайр дурлалын харилцаан дээр л гэхэд шийдвэрлэгдээгүй зарим сэтгэл зүйн шархнууд хүнийг ихэвчлэн атааж дууж өөртөө болон бусдад итгэх чадваргүй болгодог гин. Харин ажил мэргэжлийн хувьд амжилтгүй байдал бидэнд хуурамч мэдрэмжийн хам шинж бий болгож удаан хугацаанд дагаж явдаг. Зарим үйл явдлыг зориуд үл тоосон ч тэдгээр нь өнөө үеийн бидний амьдралд үл үзэгдэх ул мөрөө үлдээсээр байдаг гинэ. Тэгвэл энэ өнгөрсөн үеийн ухамсарыг одоо үед яаж ашиглах вэ? Гол түлхүүр нь өнгөрснийг хүлээн зөвшөөрөх, нэгтгэх явдал юм. Альва айдас, итгэл үнэмшил, өөрийгөө голж хязгаарлах явдал хаанаас ихтэйг ойлгох нь бидэнд шин замыг сонгох гайхалтай эрч хүчийг авчирна. Өөрийн хувийн гэр бүл, төрөл садныхаа болон дэлхийд дээр орших олон нийгмүүдийг өөрийн амьдарч байгаа нийгмийн түүхийг судалж ухамсартайгаар хүлээн зөвшөөрснөөр бид өнгөрсөн цагийн зогсонг дурсамжийг ухаалаг суурь болгон хувиргаж чадна. Өнгөрсөн үе өнөөдрийн биднийг тодорхойлдог нь маргаангүй үнэн. Тэмч учраас би хаяа ямар нэгэн алдааг дахиж давтахгүй тулд өнгөрсөн цаг руу шагаах ёстой болдог. Үүнийг хүлээн авч ойлгосноор бид амьдралаа далдуур удирдуулахгүй байж чадна. За ингээд энэ удаагийн подкастыг өндөрлөе. Надтай хамт байсанд баярлалаа. Санал бодлоо надад мэдэгдэхийг бодоорой. Энэ подкаст таалагдсан уу, үгүй юу? Юун дээр санал зөрж гин? Энэ төрөйгээд.